Барабам. Гой газар сууж гинэ бит хоёр. Хаана вэ? Таагаарай. Сунаа ашиглаад гоё явбал гэх тий. Ааштай хүүтэрхээр тэгэл юм дотор суухаас хойш тий. Болж игэл дандаа гадаа сууж ивэл гоё юм уу да. Бит хоёр хаан сууж байгаа вэ гэхээр би тэр 7 хоногт ирээд 3 хоног имчлүүлээд тэгээд бадмаг энэ өөрөө уруу татагцсан. Би уруу татсан. Тийм ээ, чи нэг гоё пост хийсэн юм аа. Нэг сансрын үлэг дотор. Хөөе чи хаана яад хүчил төрөгч яад юм аа ингээд л амар асууж байгаа хурж ирээд. Яг энэ подкастыг бичихээ өмнө тэр хүчил төрөгч байгаа аппаратанд орж эхлээ амтан болчоод дараа нь принцесс болчоод болсон эсгээд би танарт үзүүлээ. Энэ дээр баг чи нэмж эдит хийх байх те. Чи жижиг хүн зайцтай шүү. Зүгээр наа чи одоо ингэж хаад том болчихно. Ингэж хаад нэг хүчил төрөгч нэмэн штэ тий. Тэнгүүт ингээд нэг бс гэд энэ чи бүр юм бомбааш том болчихно. Би чи айцтай байна. Яг хэлсэн чи сэтэм баш. Жохоо өвтөд үз. Дэшиг хараад саа. Дон тайршиж байгаа юм уу? Би жоо байдаг. Юу борсоо ташна. Яагаад дачлаа штэ. Би өстө за одоо орцсон гэж өрөөндөө очиж усан дөргиж хойноос би айгаад байна. Яг ороод твцээр гоёс. Яг унтах гал бүр ингээл нойр ураал. Үнэхээр гоёс. Тэг хүн чинь ингэдэм юм байна. Нөгөө цус ч одоо зөндөл олон юмны найрлага байгаа шүү дээ тий. Хамгийн гол цусныг яг цус шиг байлгаж чаддаг юм бол хүчил төрөгч юм байж тий. Өчигдөр тэгээдсэн шүү дээ. Хүн ер нь хоолгүй хэд тонч чадах вэ? Харин хүчил төрөгчгүй хэдэн секунд байж чадахгүй гэдэг яриа. Агааргүй 4 хааны дунд суучаад мянган гоё витамин идсэн ч гэсэн тэрийг ингэж цустай ингэж нөгөө нэг одоо найрлаганд оруулж хүний цусыг ингэж шингэн зөв бүтцтэй эргэлттэй байлгадаг юм чинь агаар хүчил төрөгч юм ба штэ. Тэгэхээр нөгөө мянган 4 хааны дунд суучаа витамин зээлгээд бол нэмэргүй юм байна. Тэгэл одоо байнгын уулан давраад чадахгүй над шиг нөхцөл бол нэг хаяа ирээд санитар аппаратанд бол орчиж баймаар л юм байна. Би бол нэг улиралдаа нэгээр орчдөг байдаа гэдэг өөртөө хилцэн байгаа. Тий өөрийнхөө яа руу ишээ ингээ хийцэн байгаа. За гол ирэл гарах уу. За тех чинь бол технологийн талаар ярьдаг гэдгийг та бүхэн санаж байгаа. Би тэр өнөөдөр яг ийм жоохон ийм амралтын мууд дээр байгаа дээрээ айхтар хүнд сэдвүүдийг технологийн тех үзүүлж харуулах юмыг бол түр зурдаа хоош нь тавиад байгаа. 8-9 сарын сүүл 9 сард бид хоёр нэлээд төлхөө ярина. Тэгэхээр дэлгэц нэлээд ширэлж ярина. Тий. Тэгэхээр өнөөдрийн ярих зүйл бол мэдээж өөрийнхөө бид хоёрын хэмжээнд хэрэглэдэг хоёр нууц жорыг хэлнэ. За энэ бол бид нар одоо өдөр тутмынхаа амьдралд хэмэл оюуны маш олон платформыг хэрэглэж байгаа учраас энэ AI-д хэлж болдоггүй нууцуд гэж юу байдгүй. За мөн манай бадмаа маань яаж хөрхөн number 1, number 2, number 3, number 4 дөрвөн хүүхэд байгаа. Тэгээд баахан гоогоотой болохоор би нэрийн сандгүй. Тэгээд бүгдийг ингээ гоо олгоч тий. Гэхдээ чи нэг өдөр нэг радиогоор намайг нэг амар эвгүй байдалд оруулсан санаж байна. Шууд нэвтрүүлэгт над руу залгаад манай хүүхдийн дөрвөн хүүхдийн нэр хэм бэ гэхэд. Гэхдээ би тэр юунд давсан тий. Давсан штэ. Мэдхгүй юм шиг зэрэгтэй мөртлөө мэдээд идэв билээ цаадаа. Үгүй яах вэ ингээ гараад ирэнгүүт чи яалтгүй дөрөвд хүүхэд нь болохоор чи number 4 үлгэн штэ. Тэгээ ингээ нөгөө дөрвөн хөөрхөн хүүхдээ хэмэл оюуны платформуудыг хэрэглэхэд хэрхэн хамгаалдаг талаар бадмаа маань хэлж өгнө. За надаас эхлэе. Маш олон газар би очиж сургалт ордог. Одоо сүүлийн 2026 25 онд гэхэд бол ойролцоогоор 70 гаруй байгууллагад очиж сургалт орсон байна. Тэгээ нэг байгууллага маань ойролцоогоор нэг 50 хүн суулгалаа гэж тий. Зарим нь бол 500 суулгадаг. Зарим нь 1000 гаруй хүн онлайнаар өдөр суулгадаг байхгүй. Тэгээ энэ олон хүнд энэ гой боломжийг ярихын хажуугаар эрсдлийг бас байнга ярьдаг. Эрсдэл гэдэг маань юу вэ гэхээр энэ бол нөгөө цахим бичиг үсэг тайлэгдлтын асуудлаас гадна бид өөрсдөө ёс суртахууны хувьд ер нь тэ ингээд бодит амьдрал дээр модельтэй ярихаас илүүтэйгээр бодит амьдрал дээр бид нар хүнтэй ярихдаа бас юу гэх эмзэглэж нуух хэрэгтэй вэ гэдэгтэй л яг адилхан зүйл болчиход байгаа байхгүй. Тэгэхээр тэр олон сургалтыг орж явахдаа энэ платформудад хэлж болдоггүй, өгж болдоггүй материалын чагсаалтуудыг би заавал хэлж өгдөг. За хамгийн түрүүнд асуудаг зүйлүүд нягтлан хүмүүс байна. Тэ нягтлан хүмүүс AI-нд маш олон платформуудыг ашиглахдаа одоо ямар төрлийн мэдээлэл бид нар өгчүүл байгуулгын нууцад эмзэг байдлыг бид нар хөндөж гээд байна гэдэг асуултыг асуудаг. За
байгууллагын удирдлагууд байна. Удирдлагууд одоо бид нар ч гэсэн байнга л ярьж байгаа. Энд ч гэсэн ярьж лэн тэ нөгөө захирлын AI туслах гэж яриад эхэлсэн байгаа тий. Эйжентүүд хөгжүүлэн гэж яриад эхэлчихсэн байгаа тий. Тэгэхээр энэ эдгээр одоо зүйлтэй хөл нийлүүлж алхахын хажуугаар химэл оюунд хилж болдоггүй маш чухал нууцуудыг хилж өгөө гэдэг. За хамгийн ихний нууц мэдээж хүний өөрийнх нь эмзэг мэдээлэл. За жишээлбэл дийлэнхдээ бид нар дийлэн хүмүүстэй бараг одоо 99.99% бид нар үн төлбөрөөр хэрэглэж байгаа. ChatGPT-г нээгээ ч юм уу Gemini-г нээнгүүтээ хай намайг ингэ сайхан гэдэг. Гэл хэлэх нь шүү дээ тий хүмүүс. А гэтэл хүний хувьд эмзэг мэдээлэл гэж юу вэ гэхээр хамгийн түрүүнд бидний нэр. Тэгээд нэртэй холбоотой регистрийн дугаар. За хүүхдийн нэр, төрсэн газар ч гэдэг юм ингээд нэг юм оноож өгсөн зөвхөн таныг гэж тодорхойлж байгаа тэр болгон ч өөрөө миний хувьд эмзэг мэдээлэл болчиход байгаа байхгүй. Зоор нөхгүй байх. Тийм. Тэгэхээр би бол одоо мэдээж одоо захирал хүн хэрэглэх гэж байгаа бол би одоо ийм захирал энэ албан тушаалыг одоо авж байгаа жаахан туршлага багтай байна. Ийм болохоор одоо ингээд туршлагатай хамтдаа намаа ингээд хөгжүүлээд явах модель гэж чамайг ойлгож байгаа учраас өнөөдрөөс эхлээд чи миний туслах шүү гэх юм тий. Эсбүгээс одоо бүх юм бүгдийг харамгүй одоо нэг дор бүгдийг өгөөд ээж болохгүй юм байна гэдэг. За дараагаар нь одоо нөгөө компани мэдээллүүд байна. За компани мэдээллүүдийг нөгөө төрүүлсэн шүү дээ. Нягтлангууд хамгийн их асуудгаа гэжсэн. За нягтлангууд асуухаар бид юу гэж одоо хэлдэг вэ гэхээр компани тайлан гэж чухал юм байна. Мэдээж одоо олон тайлангаа харьцуулж байгаа дундаас нь бид нар хаана алдаад байгаагаа харъя. Тэ одоо орлогын цоорхой маань хаана байгаа юм. Ашиг маань ашигтай ажиллаад байгаа хэрнээ дансаа эргээд харахаар ашиг байхгүй. Бэлэн мөнгө байхгүй байна гэдэг бол ашигын цоорхойтой байгаад байна тий. Тэгээд ашигын цоорхой маань хаана байгаа гэдгийг мэдхийн тулд бид нар маш олон тайлангуудаа платформудад өгөх шаардлага гараад байдаг. Тэгээд энэ үедээ мэдээж тэр чинь Excel дээр байгаа файл компанийнхаа нэрийг л авчих. За X компани ч гэдэг юм уу те эсвэл А хүн ч гэдэг юм уу Б хүн ч гэдэг юм уу тиймэрхүү байдлаар явах нь. За маш чухал эмзэг мэдээлэл одоо эмзэг гэж үзэж байгаа тэр өөрийг чинь тодорхойлж байгаа компани чинь тодорхойлж байгаа бүх мэдээллийг аваад харьцуулт хийгээд явхад платформ юу гэж ойлгодог вэ гэхээр энэ нөгөө нэр нь их чухал биш. Ямар үйлдэл хийгээд байна гэдгийг промптоор ойлгоод байна шүү дээ тий. Жишээлбэл одоо А гэдэг компани Б гэдэг компанитай харьцуулъя гэдэг санхүүгийн тайлан өгөөд ингэж ярьж байгаа л өөр хэрэг. За эсвэл А гэдэг компани 1-р улирлын тайлан 3-р улирлын тайлангийн одоо дундаас гарсан цорхойг олё гэх юм болч гэдэг юм те. Тэгээ нөгөө энэ бүхэн маань мэдээж эхлээд бид нар эмзэг мэдээлэл гэдгээ юу вэ гэдгийг ойлгочихж байгаа үед дараагаар нь бид үүнийг промптоор буюу зөв промпт өгч энэ эмзэг мэдээллүүдийг хамгаалдаг байна. Тэгэхээр одоо ингэ гэсэн үг шүү дээ, тийм. Жишээ нь дансны хуулгаа татаж аваад өөрийнхөө санхүүгийн байдлыг хэмлэн яваханд өгөөд анализ хийх гэж байгаа үедээ татаж авж байгаа дансны хуулгын чинь толгоон дээр одоо тэр Excel sheet-ний файл дээр банк бол таны нэр, утас, дансны дугаар, регистрийн дугаар гэдэг юмнуудыг чинь ингээд тавьсан байгаа шүү дээ. Тэднийг л устгах. Тэрийг AI руу өглөөгöd ямар ч илүү давуу тал эсвэл сул дутуу анализ юу ч гарч ирэхгүй. Хэний дата вэ гэдгийг AI мэдэх шаардлагагүй. Тэр дотор байгаа датан дээр л одоо яаж ажиллах вэ гэдэг нь чухал байгаа болохоор таны нэр, тэр дансны дугаар, муугаар, бусад одоо регистрийн дугаар, тантай холбоотой хувийн мэдээллүүдийн хэсгийг зүгээр файлаасаа устгаад тийм мэдээлэлгүй файл апплод хийгэрэл гэдэг байгаа юм тий. Тэгээ ингээд 1-р улирлынхаа тайлангаа өгчлээ. Эсвэл би одоо 1 сарынхаа хувийнхаа санхүүгийнхаа хэрэгцээг хянах гэж байгаа бол одоо 1 сараас эхлээд 6 сар хүртэл хаан банкныхаа одоо дансны хуулгыг өгөх гэдэг нь шүү дээ тий. Тэнгүүтээ бүх одоо юунуудаа харангуйтаа авч хаяа тэр чин багнаараа гарч ирнэ. Хамгийн эхлээд гүйлгээ хийсэн огно гэж байгаа. Ямар одоо данснаас гарсан юм, ямар данснаас орсон юм гэхээр тэгэхээр энэ орсон данс, гарсан данс хоёроо хааж агаад зөвхөн тоонуудаа л ярих гэдэг шүү дээ. Орлого, данс, депозит, үлдээтэл гэдгийг л хастаа мөрөнд байгаа шүү дээ. Тий. Тэр хоёр мөрийг устгахчил гэдэг байгаа. Тэгээд анализ хийлгээд өгнө. Гэтэл одоо манай Монголын банкны аппликейшнууд бас их сөрхий болчихсон. Одоо жишээлбэл би одоо дахиад хэлхий мөнгө аваагүй шүү гэдэг. Голомт банкныхыг хэрэгэлдэг те. Гэтэл голомт банк бас цаана тооцооллуур системтэй одоо миний гүйлгээний орлого зарлагыг сар сараар ингээ харьцуулаад аюу гой график болгоод гаргаад өгч байгаа. Тэгэхээр платформ болгон дээр тийм байна. Залуу гэр бүлүүд бас байдаг. Одоо бид нар ингээд хуримтлал үүсгэж байгаад одоо юу гэдэг нь те үл хөдлөх хөрөнгө авах гэж байгаа маа. Тэгэхээр хуримтлалаа бид нар ингээд зөв зохион байгуулалтаа одоо хоёр чихэр идэж байгаа чи нэгийг талын нэдгэж болохгүй шүү дээ тий. Тэрнийхээ оронд гэрийнхэн орлого зарлага одоо цалин авдаг, зарлага гардаг дансаа хоёр одоо гэр бүлийн хоёр хүнийхээ дансыг оруулж агаад саяын хилдэг нөгөө гарсан орсон данснуудын мэдээллийг хуулж агаад за энэ хоёр данс
хуулгыг хараад бид хоёрын одоо өнөөгийн байж байгаа санхүүгийн байдал дүн шинжилгээ хийгээд бид ойролцоогоор цалин орж ирж байгаа орлогынхаа тодорхой хувийг хэдэн хувийг цааш нь хийжээж 2 жилийн дараа байрны үйлчлэгтэй болох вэ гэдэг тооцоолыг гаргаж өгнөч гэдэг юм уу тийм. Иймэрхүү байдлаар л ажиллах гэдэг. Тэгэхээр энд эмзэг мэдээлэл юу гэхээр мэдээж таны нэр гарч байгаа одоо гүйлгээний дансны нэр энэ мэдээллүүдийг л хэлээд байгаа. Тэгэхээр мэдээлэл гэхэр зөвхөн миний мэдээлэл биш болчихж байгаа биз. Бусад хүмүүсийн мэдээлэл бас маш чухал болчиход байна. Одоо манай моми дээр нөгөө нэг ашиглаж нэгтлэнгууд одоо яг эд бужигнж байгаа үе тайлан гаргаад цаадуул чи бас л AI руу нөгөө насны хуулга өгөөд анализ хийлгүүлж байгаа шүү дээ. Гэхдээ яг тэр саяны эмзэг мэдээллүүдийг өөрийн гэсэн платформ руугаа хийхтэй болоо. Манай момид бол нөгөө сервер өөрийн дотоод сервертэй нөгөө мэдээллийг нөгөө нийтийн public LLM дээр тавихгүйгээр өөрийн сервер дээрээ харилцагчийн мэдээллийг хийж тэнцэнэ AI-аар бол анализ хийлгэж авдаг. За тэр кейс дээр бол окей. Хэрвээ өөрийнхөө ашиглаж байгаа хувийн cloud ChatGPT, хувийн Gemini дээр тавих юм бол наад мэдээллүүдийг устгаарай гэдэг нэг юм. Тэгэхээр эдгээр бидний мэдээллийг аваад юу хийх вэ гэдэг тэгээ яах юм. Тэгээд авах л дээ гэж маш олон хүн асуудаг тийм. Гэтэл бид нар энэ болон платформ руу орохдоо дандаа өөрсдийнхөө хувийн мэйл хаягаараа эсвэл байгууллагынхаа домен хаягаар өгсөн мэйл хаягаар ингээ ороод идэг. Гэтэл энэ одоо хувийн мэйл хаягаа бид нар дийлэнхтэй л үн төлбөргөө хэрэгжилж байгаа. Gmail-ийг үн төлбөргөө хэрэгжилж байгаа. За дийнх нь үед бид нар Yahoo, Hotmail-ийг дандаа үн төлбөргөө хэрэгжилдэг гэсэн. Одоо энэ цахим сүлжээний бас олон үн төлбөргөө юмныг хэрэгжилж байгаа гэдэг маань өөрөө огт үнэгүй өгөөд ин гэсэн үг. Ерөөсөө биш энэ хороо дөр үнэгүй юм гэж байхгүй. Эргээгээ таны ямар мэдээллийг авч яах гэхээр тантай мэйлээр харилцаж байгаа бүх хүмүүсийн мэйл контактыг авнаа. Мэйл дотор байгаа анализ хийж болох утасны дугаар, signature бүх юмнуудыг авж байгаа. За мөн одоо таны drive share байгаа тий тэр дотор чин гэр бүлийн чинь зураг байгаа, байгууллагын чинь хоорондоо шидэлцсэн файлууд байгаа. Энэ бүх файлуудыг чинь чөлөөтэй хэрэгжилж болно гэдэг юмыг бид нар огт уншихгүйгээр чагтлаад мэйл хаягаа нээдэг байна тий. Тэгэхээр энэ платформудаар дамжиж нөгөө платформудаар нь ажилдаг учраас энэ мэдээллийг бид нар үн төлбөргөө өгч байгаа юм. За дээр нь бас нөгөө ийм мэдээллүүдийг авчхаараа мэдээж таныг ойлгоно. Алгоритм таныг ойлгохоос гадна энэ бүх мэдээллийг аваад нөгөө large language модельүүд чинь өөрсдийгөө болон бусдыг сургадаг байна. За мөн таны авсан мэдээллээр эргээгээд бусад хүмүүсийн хариултыг бэлдэж өгдөг байна. Тэгэхээр жишээлбэл би одоо нэг ийм жижигхэн ноос ноолуурын компани нэгтлэн байлаа гэж бодоход өөрийнхөө ноос ноолуурын компани мэдээллийг ингээд өгөөд модельийг сургаад өөрөө өөрийнхөө ажлыг хөнгөвчлөөд байгаа юм шиг боловч дараагийн хүн орж ирээд Монголд одоо ноос ноолуурын компани одоо дундаж үнэлгээ хийдвэч гэдэг юм уу эсвэл одоо revenue буюу тэ эргэлтийн хөрөнгө нь хийдвэ гэхэд таны оруулсан мэдээллийг буцаагаад тэр хүнд мэдээлэл болгож шидэж өгөх магадaltaй. Учир зүггүй одоо тэр компани тэд гэхгүй ч гэсэн тэр чинь өөрөө асар олон датан дээр ажиллаж байгаа учраас дундаж байдлаар гаргаж ирэх таны оруулж байгаа мэдээлэл хувь нэмрээ оруулнаа гэх тийм болохоор өгж байгаа мэдээлэлтэй жоохон болгоомжтой хандаарай. Энд маш олон трикүүд байдаг. Одоо жишээл ChatGPT гэхэд би screen recorder хийгээд харуулan гар утсан дээрээс тий chat history and training гэдэг хэсэг байдаг. Тэрийг дандаа оф болгодог. Буюу таны чатлж байгаа чат маань тухайн мэдээллийг сургах сургалтын тийм бааз болох гэдэг шүү гэд тэрийг нь оф буюу хаачаар бидний юу яах нь за заримдаа бид нар энэ олон платформ болгоно дүр өгөөд ч юм уу эсвэл ингээд олон байдлаар хэрэгжилж чадахгүй байдаг болохоор яадгүй гэхээр нөгөө Chrome дээр бид нар нөгөө incognitive tab гэж нээдэж штэ тий тэрэн шигэ чата бас шин чат үүсгэх incognitive чат үүсгэх гэдэг юм аа нөгөө тэр маань нэг удаадаа таны асуултын эсвэл одоо үр дүнгээ харуулцгаад буцаагаад нөгөө платформ руугаа нэвтэрж ороход өмнөх яриаг устгасан байх байдалтай гэдэг горимоор өдр хайж эхэлдэг байх нь. Тэгэхээр энэ бүх зүйлийг бид нар өөрсдөө туршиж үзэхгүй болохоор ингээ яриад ахаар багш ингэж хэлсэн гэж ойлгодоо. Яг бодит амьдрал дээр эн чинь миний эмзэг мэдээлэл байгаа юу илээ гэд тэ. Тэрийгэ бодох үедээ за эсвэл хүүхдийнхээ тухай асуухтаа эсвэл нөхрийнхээ тухай эсвэл эрүүл мэндийнхээ тухай асуулт асуухтаа энэ миний өгж байгаа мэдээлэл маань бусад large language моделийн сургалтын бааз болохгүй тул гэд дандаа incognitive chat тийг асууж. Cognitive гэдгийг чи манайхан ойлгож байгаа лээ. Яг одоо бид нар ингээд браузер одоо Google Chrome ч юм уу нээж байгаа шүү дээ тий. Тэгэнгუთ тэр чинь нээхэд бидний автоматар нэвтрээд орсон бидний Gmail-ээр байж байгаа. Тэгэнгуთ тэр нэг дээдлийнх нь буланд байгаа өөрийнхөө зурагтай хэсэг дээр дарахаар incognitive буюу ямар ч хаягаар нэвтрээгүй зүгээр одоо зочин хин тийм викич биш бадмаач биш зүгээр танихгүй хин нэгэн хүн танихгүй хүн гэдэг хаягийг ашигламаар байна гэдэг горин байдаг байхгүй. Тэрийг ашиглаад
ChatGPT рүүгээ ч юм уу, Claude руугаа ч юм уу ороод мэдээлэл асуусан тохиолдолд энийг хэн асуусан бэ гэдг нь мэдэгдэхгүй. Тэгхгүйгээр би одоо жишээ нь яг Бадмаа гэдэг одоо хаягнаасаа тэр тухайн AI руу ороод өөрийнхөө жишээ нь сэтгэл зүйн байдлыг одоо зөвлөгөө авч болно те. Надад ингээд ийм санагдаад байна. Миний гормон ингээд байна уу? Юу яагаад байна? Би ингээд ирэгээд энэ мэдээллүүд чинь буцаагаад тухайн AI надад дараагийн мэдээллүүдийг боловсруулалт хийж гаргаж өгтөө намайг контролдох буюу удирдах. Өөрийн мэлгүүдэр чинь оюун ухаан гэдэг нэг арт нүг байгаа шүү дээ. Хиймэлч гэсэн оюун ухаан. Тэгэхээр энэ нөхөр нэг иймдээ гэдэг мэдээллийг би тийшээгээ сургаад өгөөд байгаа гэсэн одоо үг байхгүй. Тэгэхээр хэрсүү байх хэрэгтэй байна тийм. Нөгөө бүх юм тийм үнэгүй гоё ингээл бүх юм таата болцсон юм шиг боловч цаана асар олон одоо мэдээллийн аюулгүй байдлын асуудлууд яригч байна. Энэ зөвхөн манай мэрэгчлэнүүдийн хийдэг ажил биш. Энийг хэрэгжилж байгаа хүн болгон дотроо бодоосоо гэж бодоод энэ мэдээллүүдийг одоо хэллээ. Тэгэхээр юу байх нь өөрийнхөө эмзэг гэсэн өөрийн чинь хувьд эмзэг гэж үзэж байгаа мэдээллийг оруулж болохгүй байх нь байгууллагын хувьд эмзэг гэж байгаа мэдээлэлд маш анхааралтай болгоомжтой хандаж оруулахын саяын хилдгээр тэр зарим газраас юм хүмүүстийг хасаж оруулж авах хэрэгтэй байх нэг. За энэ маань өөрөө манай Бадмагийн ярих гэж байгаа дараагийн жортой бас салшгүй холбоотой байгаад байна те. Саяын сэтгэл зүйн асуудал гэдэг. Би ч өсвөр насны охинтой, Бадмаач гэсэн өсвөр насны охтуудтай. Эднэр маань нөгөө химэл оюуныг яаж хэрэглээд байна гэхээр дийлэнхтэй сэтгэл засалч. Тийм. Бүр засалч шүү. Бүр сэтгэлийн нэг юм хань болгож ашиглаад байгаа байхгүй юу те. Одоо нэг өөрт нэг урам өгдөг, дотоод итгэлийг нь өдөөж өгдөг нэг юм хань маягийн те. Бусд нь ингээд чиг юм яалж хахад нөгөө AI ингээд магтаад ахаар өөрийн мэдлэгөө тийш ингээд татагдаад одоо ховстуулна гэдэг шиг болоод байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хүүхдүүдийг одоо бүгдээрээ л манай хүүхдүүд арай баг бол өөр юм гэсэн утас алга. Хүний утас гуйж өдөрт нэг 30 минут утас үзнэ. За бус. Одоо 6 дугаар нэгдүгээр орлоо. Тэгээ бусд нь бол өөр юм гэсэн утастай байхгүй. Тэгэхээр тэд нар чинь бүгдээрээ утсан дээрээ ChatGPT бла бла нэг юм AI татцсан гэдэг хэрэгжилж байгаа. За бүгднгийнх нь утсыг аваад яг одоо ээж хүний хувьд, аав хүний хувьд таны хийх ёстой хамгийн ихний үйлдэл бол тухайн одоо хэрэгжилж байгаа AI-д нь команд өгч тэрэн дээр нь үндсэн тохиргоог нь хийж өгөх. Үндсэн тохиргоог нь. Үндсэн тохиргоо нь гэхээр за би одоо энэ нөхөр тэрний аав нь байна, ээж нь байна. Энэ бол манай хүүхдийн утсанд чи бол манай хүүхдийн одоо утсан дээр байдаг багш юм аа. Оюун ухаан юм аа. Манай хүүхдтэй одоо энгийн найз шиг бити харилцаарай. Сургагч багш шиг нь байгаарай. Манай хүүхэд хэрвээ одоо даалгаврынхаа зургийг оруулаад тоо бодлогоныхоо зургийг оруулаад надаа энийг бодоод өг гэвэл чи ба сургагч багш шүү. Тайлбарлаж өгөх үүрэгтэй болохоос бодож өгөх үүрэгтэй биш. Бүх хичээл дээр нь яг ийм байдлаар зөвлөн тусалж ажиллаарай. Тэрнээс даалгаврыг чи хийж өгөхгүй. Тэгээд хоёрдугаар чи бол манай хүүхдээ найз шиг нь биш сургагч багш, амьдралын ментор шиг нь харилцаарай. Гэдэг нэг иймэрхүү тэр нөгөө дөрүүдийг манай хүүхэд хинтээ найзлах гоё вэ гэд бид нар чинь нэг юм толгоонд нэг юм төсөөл байдаг штэ тий. Яг тэрийгэ тэрлүүгээ команд болгож тушааж өгөх хэрэгтэй байгаад байгаа. Энийг тэгэхээр яаж оруулах вэ гэд бүр ингээд яг детальны асуугаад байгаа хүмүүст юу гэж хэлэх вэ гэхээр зүгээр утсыг авлаа, нээлээ, шин чат үсгэлээ, хийлээ, болоо. Ингээд энийг нэг time to time буюу нэг 7 хоногт нэг удаага эргээгээл одоо чи миний хүүхдэд тэгж гэнэ үү, ингэж гэнэ үү гэх маягаар ингээд яваад байх юм бол хүүхд чинь хичнээн ч удаа шин чат үсгсэн энэ хэлсэн үгийг мартахгүй гэсэн үг байхгүй. Тэгээд энийг тодорхой давтамжтайгаар удлаа гэхэд нэг сардаа нэг удаа. Тийм ингэж санаа. Би тэрний ээж нь байна. Өмнө би чамд ийм даалгавар өгсөн чи тэрийгээ санаж байгаа юу? Гэт одоо нэг удаа даалгавар өгсөн байхад дараагтар бол нэг уртын бичих шаардлагагүй. Ийм үед нь ингэрэ тийм үед нь тэгэрэ гэдэг шаардлага байхгүй. Тэгээд за чи менторийн хувьд манай охины одоогийн сэтгэл зүйн байдал одоо ямархуу анзаарэгдэж байна. Би юун дээр анхаармаар байна, юун дээр тусламар байна гэдээ бас тэр чатаас нь өөртөө хэрэгтэй мэдээллийг бас фильтр дүүшгүүлгэж авч болно. Аав ээжийн анхаарал халамж дутж байгаа юм ажиглагдж гин үү, яаж гин үү те. Иймэрхүү ноцтой одоо асуултууд манай охид чамаас асуусан уу гэдэг ч юм уу. Нэг иймэрхүү хэсгийг бас тэнцэнээс шүүгээд авчиж болно. Тэгэхээр иймийн тулд эцэг эхчүүдийг бид нар ямар байгаасаа гэж боддог гэхээр хүүхд чинь Android утас байгаа бол Gmail-ээр орцсон байгаа. iPhone-оогоо бол iCloud хаяг үсгээд орчихсон байгаа. Энэ бүх юмны нууц үгийг мэддэг байгаа ч хэл гэдэг. Family-тайгаа холбоо. Тийм. Ерөөсө хүүхдийн утсыг өөрийнхөө одоо сая Apple ч гэсэн Family гэдэг аккаунт гаргачлаа. Google бол алигн цагийн Family, Google Family гэдээ байдаг байсан. Энэ хоёртойгоо хүүхдүүдийнхаа Gmail-ийг л холбох хэрэгтэй. Тэр нь та нээсэн байх уу, тэр хүүхэд өөрөө нээсэн байх уу хамаахгүй. Яг л энэ хүүхэд бол миний охин юм байгаамаа, миний хүү юм байгаамаа. Би энэ хүүхдийн утсан дээр хийж байгаа үйлдэлүүдийг мэдмээр байна гэд Google Family, Apple Family руугаа ингээд холбочих хэрэгтэй. Тэгэхээр адгийн наазах нь ямар app татж байгаа нь харагддаг юм.
тэр аппын хэрэглээ харагддаг юм. За Google Family бол бүр утасны хэрэглээ ингээ ихтэй байх юм бол шууд аав ээжийн утаснаас тэрийг локлох буюу түгжих хэрэгтэй байдаг юм. Локейшн харуулдаг юм. Танаа хүчин тэр хавцаа явж ийн гэдэг. Яг хүүхдийн аюулгүй байдлыг нөгөө харж хамгаалж болох нэлээд хэсэг юмнууд байгаа. За төрөний нөгөө AI-ийн зөвлөгөөг дахиад үргэлжлүүлээд явхад нөгөө хүүхэд ингээд нэгэнт нөгөө AI хэрэглээд эхэлчихээр тэрэн дээр ингээд нэг юм AI чинь нэг одоо гайхамшигтай сул тал байгаа нь хэдий буруу мэдээлэл байсан ч гэсэн яг зөв мэдээлэл өгж байгаа юм шигээр аяга өөртөө ихтгэлтэй хариулдаг шүү дээ. Resonation өндөртэй, гажууд л өндөртэй. Тэ. Тэгэхээр ерөөсөө л юм чинь ийм байдаг байхгүй юу? Энд чинь ийм байдаг гал айгу тийм баримт нотлогоо өгөөл ингээл чат гарч ирээ. Тэр нь буруу хариулж байгааг тухайн хэмэл аюухан өөрөө мэдхгүй. Яагаад гэвэл тэр зүгээр өөр газар нэг хүний оруулсан одоо нийтлэл те ямар нэгэн дата файлыг авчираад тэнд одоо тэр олон файлуудаас ингээл харж байгаа л энд хүн гэж үтсэн байна, энд хүйтсэн байна. Энийг олон хүн бичсэн байна. Тэгвэл энэ үнэн юм шиг байна гэж авчираад энд харуулж байгаа байхгүй юу? Тэр харуулж байгаа зүйлээ энэ бол үнэн гэж маш ихтгэлтэйгээр тийм өгүүлбэрийн бүтцэн өөрөө яг ийм байдаг гэж одоо маш дүрм юм шиг те онол юм шиг хариулдаг. За бид нар бол бас нэг олон жил амьдэрсэн нөгөө хэрсүү туршлага амьдралын ямаараа за энэ арай буудаад байна уу гэдээ бас нэг фильтрчиж мэднэ. Хүүхдүүд мэдэхгүй. Тэгэхээр хүүхдүүдэд одоо энийг бол AI сургах ямар ч боломж байхгүй. Тэгэхээр хүүхдүүдэд хэлнэ. Хэмэл аюухан мэдээллийг олон талын ингээ хүмүүсийн оруулсан нийтлэлүүдээс авчираа чамд өгдөг. Тэр хүн нь зарим үед азар зарим нь эрдэмтэд байгаа. Зарим нь зүгээр сонирхогч одоо юм уран зохиол бичдэг тийм те. Фантаз бичдэг хүмүүс бас байгаа. Хэмэл аюуханыг ялгаж чадахгүй. Зүгээр л тэнд ийм мэдээлэл байна, энд ийм мэдээлэл байна гэж чамд өгнө. Тэгэхээр миний хүү энд гарч ирсэн мэдээллийг миний охин энийг заавал шүүж байгаараа. Ардаас нь энэнд шууд хизэж битээ итгэж байгаараа. Зөв үү буруу юу гэж шүүж байгаараа. Энэнд ер нь эргэлз гэдэг ийм имийг л ойрхон сануулгах хэрэгтэй болчиход байгаа. Тэгэхгүй бол үгүй наа чи ийм штэ гэл нөгөө та тэнийг энэ ухаантай гэдэг горим руу орчихсон гэж дуусах. Одоо ер нь хүүхдүүдийн хандлага тийм болоод ингээд байна. Ээж аавдаа нэг тийм асуухгүй. Өмнө нь мэдгүй юм асуудаг байсан бол одоо нөгөө мэдээлэл авах сорс нь аав ээж биш өөр хүмүүс өөр ингээд зөндөө платформ болчингууд аав ээжээс юм асуухгүй. Шууд нөгөөх нь усаа асуугаал тэрийгээрээ шийдвэрээ гаргаал ингээд явцдаг. Энэ бас хүүхэдтэй эцэгхийн харилцааг хөндөрүүлээд байгаа мөртлөө нөгөө талдаа хүндлэл гэдэг юмыг бас унгаагаад байгаа. Энэ дэвтэрийг мэдэхгүй юм чи. Бид нар чи ер нь тэгдэг байсан. Одоо ингээд сүүлийн үед настангуудыг өндөр настангуудыг хүндлэхээ болцоод байна гэд байгаа чи өөрөө эднэрт мэдэх юм байхгүй учраас гэдэг. Ер нь нөгөө хүндлэл гэдэг юм чинь яг мэдээж ахын дүүсийн харилцаа байна. Дээр нь хамгийн чухал юм мэдлэгээс болж хүмүүс асар их бинийг хүндэлдэг байна тий байсан. Одоо бол энэ байхгүй болцоод маш олон одоо миний хичээл суудаг юм настай хүмүүс байдаг. Тэд нар бүр анхнаасаа хэлдэг байхгүй багшаа та ингээд багш учраас би тэнийг таа гэж байгаа шүү. Насны хувьд бол их чинь өөрөөс чинь хэдэн үеийн алтарсан хүн байгаа гэдгийг ингээд хэлдэг. Тэгээ тэр нь юу хэлээд байна гэхээр бид эрдэм мэдлэгийг одоо шүтэж урдаа тавьж хүнийг ингээд хүндэлдэг юмд одоо гэр бүл өсөж хүмүүцсэн шүү л гэдгийг харуулад байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө энэ дэлхийд дахнаа байгаа маш их олон дата өгдөл мэдээлэл бол мэдээж эцэг ихтэй харьцуулахаа аргагүй асар их том ертөнц байгаа. Тэгээ энэ ертөнцийг одоо ижээ автагаа харьцуулаад чи юм уу одоо энэ сайн та муу гэж ярьж гэн гэдэг бол бидний харилцаанд бас асуудал үүссэн байгааг л харуулдаг байгаа байхгүй. Тэгээ энэ одоо яалчгүй тэгэл нөх хүн төрлөختний нэг юм одоо хөгжлийн хувьсэл юм да. Тэгээ одоо энийг тэгэл нөгөө даваал гарах хэрэгтэй тий. Бид нар одоо нөгөө өмнөх боолчлын нийгмийг яаж давсан яг тэрнтэйгээ л адилхан биднэрт нэг юм тулж байгаа л одоо дараагийн давуулга. Тэгээ энд хүүхдийнхаа хүндлэлийг алдахгүй байхын тулд тэр ашиглаж байгаа девайс хэмлээ ухаанаас нь илүү жаахан хэрсүүл байх хэрэгтэй болчиход байгаа. Мэдлэгтэй байх алдгүй. Зүгээр тэрийг нөгөө шүүдэг энийг дагахгүй юу энэ зөв үү буруу юу гэдэг нэг юм дотоод мэдрэмж филингүүдээ эцэг эхчүүд айгуу сайн сонсож чаддаг л байх хэрэгтэй болчиход байгаа. За 3 дахь одоо хүүхдийн хэмлээ ухаантай харилцаан дээр зөвлөх нэг чухал юм байгаа нь хүүхдийн болсон хойно тэгэл нөгөө нэг амар хэлбэр аргыг хайгаал те түрүүний нөгөө хэлдэг шиг даалгавар маалгаараа хэлэхээс ахуулаад ингээл хөрхий тэнд бас нэг жоох ингээд чит хэргэлчих гээд байгаа байхгүй юу нэг юм хуучих гээд байгаа байхгүй юу. Тэр чинь хүүхэд юм чи окей те одоо энийг би хийснээр надад ямар үр дүн ирээдүйд надад юу тохиолдох вэ мэдэхгүй шүү дээ хөрхий тэр яваханда. Тэгэхээр хэмлээ ухаан гэж ийм гоё юм байгаад байна. Энийг даалгавар хийхэд ашиглахаас илүү гоё юм зохион бүтээхэд ашиглаж болдгийм байна гэдгийг эхлээд хүүхдтэй одоо нэг жижигхэн таск өгөө даалгавар өгөөд миний хүү нэг ойр чамдтай гоё хэрэгцсэн. За саяны одоо ингээл бид нар 100 болол ингээ хөдөө явж байгаа ш тэ. Хөдөө ингээл эмээ өвөө амралт одоо зугаалга одоо юу гэдгийг мал морь чи саяны ингээ хөдөөнийхөө ингээ явсан юугаараа нэг гоё юм үлгэр зохиогооч
гэдэг ингээд тий. Тэгэнгუут ингээд ингэсэн байхгүй. Тэгэнгуут тэрийг нөгөө утсан дээрээ рекорд хийж авч агаад хиймэл оюун ухааны руу өгөөд миний хүүгийн ярьсан үлгэрийг юу зурагтай ном болгоод өг. Энийг бол хиймэл оюун ухаан ямар ч асуудалгүй хийн. Гэхдээ тэрний ард юу тохиолдсон бэ гэхээр хүүхэд өөртөө нэг юм энийг чинь би юм бүтээхтэй ашиглаж болох юм байна гэдэг нэг юм креатив сэтгэлгээтэй нь уйж өгөх хэрэгтэй болчиход байгаа. Нөгөө юмаг AI-аар юм хэлгээд зүгээр суух гэдэг чинь айгүй өөр сэтгэлгээ байхгүй. Тэрний оронд би юм бүтээгээд энэндээ хиймэл оюун ухааныг ашиглаж болох юм байна гэдэг ийм зөвлөгөө одоо ийм мэдрэмжүүдийг тэрийг өгөх юм бол би энийг чинь ийм байдлаар ашиглах юм байна гэдэг ийм одоо бүтээмж тал дээр нь ялчгүй даалгавар өгөн тэрэн дээр бол одоо багшийн өгсөн даалгаврыг наадах ашиглаа хийчээч гэж ээж нь хэлжээвэл аав нь хэлжээвэл нэг хамтран хууралт болчих шүү дээ. Тэрний оронд өөрийнх нь хоббиг дагуулад дуу хөгжим дуртай бол одоо ая зохиодог ч юм уу те гой бүжигэн дээрээ ингээд арталт нь яг өөрийнхөө бүжгийн хөдөлгөөний дэглэлтэнд ая болгодог ч юм уу эсвэл саяны өөрийнхөө нэг зохиол дээр нь зурагт ном бүтээдэг ч юм уу те нэг юм хүүхдийн нэг гоё мөрөөдлүүд ингээд нэг бид нэг гиндээ тэд нар чинь яриад бид нар сонсчихдээ шүү дээ. Тэрийг нь л яг AI-тай ингээд нийлээд нэг юм бүтээл болгож гаргаж үзүүлэх юм бол та хүүхдийнхаа ингээд одоо насан туршийн хиймэл оюун ухааны хэрэглээг одоо зөв чиг рүү голдрол руу нэргүүлж гин гэсэн үг болчихж байгаа юм. Тийм учраас энийг нэг ингээд нэг зорж агаад, санаж агаад мартахгүйхан шиг хийгээд үзээрэй. Тэгэх юм бол дараа нь миний хүүхэд зөв ашиглаж гинөө, буруу ашиглаж гинөө гэдэг юм дээр санаа зовхгүй, хэсэгтээ санаа зовхгүй гэж бол. Тэгээд тэрний ард нөгөө нэг хүн чанар, хайр гэдэг ямиг хүндлэл гэдэг ямиг л бид одоо хүн хоорондын харилцаанаас л заах юм бол AI-г буруу зүйлд ашиглахгүй. Тэ нөгөө бүтээлч гээд буруу юмд ашиглчихвал бас балрах гээд байгаа учраас зөв зүйлд одоо бүтээлчээр ашиглах байдлыг. За нэг ийм 3 жорыг л хэлж өгөх гэдэг. Би бол октоодынхаа утсыг ингээд нэг сардаа нэг аваад нөгөөхийн сануул дүүрийн сануул нь шүү дээ тий. За нөхөр минь яаж энэ ойрд энэ хэд. Гэхдээ яг хэмлээ явахаа нөгөө хэдий би ээж нь гэж бичиж байгаа ч гэсэн надаа бас тэр хүмүүсийн чатны мэдээллийг тийм ч айтайхаа өгөхгүй. Өөрөө бас хүний нөгөө хувийн нууцыг хамгаалаад шүү дээ. Цаад хүмүүсийн. Анханаас хамгаал гэдэг. Тий. Тэгтээ зүгээр хинт өгнө. Та хүүхдтэйгээ нэг энэ сэдвээр ярилцвал зүгээр юм шиг санагдсан. Ийм юмаа мэдгүй байх шиг байна лээ. Ойр танаа хүүхд чинь K-pop-ын тим хамтлагийг илүү их сонирхоод байх шиг байна лээ. Гэдэг ч юм уу нэг иймэрхүү нэг жижиг хинтүүд бол өгнө. Тэрнээс шууд ингээл тэр хүний хувийн мэдээллийг надад өгөхгүй л дээ. Тэгэхээр та нарт нэг туршаад хүүхдийнхаа утасны AI-тай нэг чатлаад үзээрэй. Дүрийн нөгөөд чи хинбэ гэдгийг сануулад тэгээ хүүхдийнхаа тухай бас ээж аавын хувьд ойлгож анзаарах хэрэгтэй юм байна уу гэд нэг асуугаад үзэргээд нөгөө одоо яг миний туршлагаас харах юм бол энэ хүүхдүүд чинь гартаа технологитой төрсэн. Одоо энэ сүүлд төрж байгаа хүүхдүүд бол бүр AI-гүйгээр энэ хорвоог төсөөлхийн чаргагүй тийм хорвоо ертөнцид төрж байгаа хүүхдүүд байхгүй тий. Угаасаа байдаг. Тий угаасаа л төрхтөн л байсан байхгүй. Тэгэхээр ийм хүүхдүүдэд бид нар ийм юм заагаад зөвлөөд явах нь нэгдүгээрт бид нар ингээд нэг цагаач хүн ирчгээд эсвэл одоо нэг юу гэдэг халуун орны хүн Монголд ирчээд күртгээ ингэж өмсөөч, дээлээ ингэж өмсөөч гэж ярьж байгаатай адилхан юм болчих гээд шүү дээ тий. Тэгэхээр тэгвэл тул бид юу хийх вэ гэхээр мэдээж энэ хүн төрөлхтөнд тулгарч исэн томоохон одоо сорилтуудын нэгээс мөнөөс мөн бид нар хүн чанар харилцаагаа л авч бол өөр ямар ч юм байх. Хүүхдтэйгээ маш дэлгэрэнгүй илэн далангүй ярилцах үед хүүхэд би чаачи бидгээс ингэж асуусан чи надад ингэж хариулж ялээ. Би тэгжээлээ гэдэг яриаг тэр амаа нээгээд ярих тэр мөчийг л бид нар гэр бүлийнхаа хүрээнд нээлттэй байлгахгүй бол улмал дотгошоо болно. Улмал одоо танд итгэхгүй, таныг хүндлэхгүй, гэр бүлийнхаа бусад хүмүүсийг хүндлэхгүйгээр зөвхөн тэр large language modelд итгэж хамаг юмаа ярих тийм нөхцөл байдлыг орон гэртээ бити үүсгэж байгаарай л гэж хэлмээр байна. Тий. Ер нь нэг тэгээд нэг хамаг итгэлийн AI руу алдчихвал буцаагаад эргүүлж аавна гэж ер нь бол хэцүү. Бид нар тэднэртэй ч харьцуулшгүй бидний мэдлэг яг хүн чанар зөндөө ол юм байгаа ч гэсэн бидний мэдлэг бол яагаад ч тэр төм жумын датаг бол гүцэхгүй шүү дээ. Гүү байх бах тий. Өөрөө хязгаартай. За тэгээд хамгийн сүүлд нэг одоо өнгөрсөн наадмын өмнө гаргасан нэг шинэ апдейтыг танилцуулъя да. Тэр нь юу вэ гэхээр манай Mohamed AI гэд одоо Mohamed.AI гэд вебсайт одоо үүссэн. Тэр лөө ингээд орох юм бол үйлчилгээ авах гэж тавьж байгаа. Үйлчилгээ авахын тулд өмнө нь манайх яадаг байсан бэхлээр нөгөө харилцагчтай онлайн уулзалт хийгээд за та яасан ингээл нөгөө имлэгийн юм шиг те. За яасан хаана өвдөж ийн гэдэг шиг нөгөө натар мэддэг болохоор энэ асуултыг ямар зөв өөр вэ гэл те. Тэрнтэй адилхан бизнес чинь бас нэг юм тусламж хэрэгтэй болол манай Mohamed-ийн талаас үйлчилгээ авах гэж орж ирдэг байхгүй.
Тэгэхээр нөгөө бид хэд за яасан юу нь болохгүй байна, борлуулалтаа нэммээр байна, брэндээ хөгжүүлмээр нөө сошиалын дагачаа өсгөмөр гэл ингээл хамаг зовлонгоо ярина штэ. Одоо тэрийг хүн биш AI асуугаад өмдөөс нь. AI асуугаад за танаа байгууллага одоо тий энэ нь ямар хот төвшөнд явж байна, энэ нь ямар хот төвшөнд явж байна гэд өөрөө нэг их юм бичихгүй. Чагтлаад тэгээд ойролцоогоор вебсайт байгаа бол вебсайтаа оруулаад пэйж байгаа бол пэйжийнхаа линкийг оруулаад тэгээ бүх дата анализаа гаргах боломжтой болчихж байгаа. Үнгүү гаргасан тэрийг. За тэгээд тэрэн дээр мэдээ сайжруулалт хэрэгтэй бол момидод яг тэрэн дээр нь одоо тусалж болох ямар бүтээгдэхүүн үйлчлэгээ байгаа, үн үлс нь ямар хөө байгаа ингээд тэр нь бас гараад ирчихнэ. За тэгээд тэрийг яг хоо манахаас үйлчлэгээ авмаар бол тэр үнээр нь авч болно. Авмааргүй бол зүгээр өөрийнхөө бизнесийн ерөнхий нөгөө нөхцөл байдал те аль нь сайн байна, аль нь муу байна, бид нар алигаа хаяад байгаа юм байна, алигаа илүү хөөгөөд араас нь гүгээд юугаа үлдээгээд байгаа юм байна гэдэг нэг иймэрхүү мэдээллүүдийг авчиж болдог нэг ийм одоо үн төлбөргүй хийсэн. Тэгээ бид момид бас нөгөө талдаа нөгөө үйлчлүүлэгчтэйгээ ойлголцоход ажиллаад хөнгөвчилж байгаа санаа байхгүй юу. Тэгээд энийгээ үн төлбөргүүд тавьсан байгаа болохоор та бүхэн маань бас туршаад тэгээ яг энэ лайвын дор туршилтынхаа нөгөө үр дүнг комментор үлдээгээрээ ямар хуу санагдсан, юу сайжруулмаар байсан, эсвэл энэний араас асууж тодруулмаар юм юу байна гэдэг ч юм уу те. Тэгээ бид бас энэ хиймэл аюу ухаантай ертөнцид нөгөө харилцагчийг ч юм уу те одоо аав ээжийг, үйлчлүүлэгчийг, бизнесийг ингээл хөнгөвчлчих бол бас хэрэндээ хичээгэл мачигаал үзээл нэ. За нэг өнөөдөр ийм гоё газраас гэхдээ ялчгүй нэг ийм уул ус агаар байгальд ингээд ирэхээр яг тэр нэг ийм бидний одоо нөгөө технологи ашиглалтын нэг юм баланс гэж нэг юм байна те. Үнэхээр хэтрүүлдэг байсан. Тий, одоо ингээл уул руу харснаа компьютер онтроо за энэ жоохон суугаатах юм гээд. Тэгээд нэг юм өмнө нь одоо офис сууж байгаа штэ. Тэгээд нэг юм ингээ санаа олохгүй тэрэн дээр ингээ төөрөөд яваад байгаа заяа. Тэгэхээр офис дотор юу ч харахгүй яг ингээд компьютероо нээчээ шин таб нэгээ шинээр хайж үзээл дахиад өөр сайт руу ингээд ороод ухаал. Тэгсэн чи энд ингээд юм хайсан чинь за тэгвэл энийг ямар юм те уулын ороймоор хараа мод цод хараад өөр дотроос авахч мухаа те. Тэ нэг юм айгу хайлтст горим их өөр дээрээ. Тэгээ амралтын мүүдтэй байсан ч гэсэн бид хоёр амлсан ясаараа одоо энэ хүнээс хамгийн болдъё. Амлсан ясаараа ямар ч байсан дараагийн дугаараа орууллаа та бүхэн маань клаудын тухай бас одохгүй оруулна. Гэхдээ яг энэ мүүд ийм орчноос биш арай өөр орчноос. Клауд болохоор ингээд дэлгэцээ ширэлж яг үзүүлэх хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр бид хоёр нэг дотор суух дугаар дээрээ клаудыг ярьчнаа. Гадаа гоё байгаа дэр гоё юм ярил л та. За тэгээ зуны сайхан цагийг ашиглаад сайхан тэнкрээд аваарэ, амраад аваарэ. Тэгээ амрах ийм болцоог өгдөг ийм нөгөө амралтыг чинь түргэвчилдэг иймэрхүү газрууд бас зөндөө байдаг шүү. За натур мед бол нөгөө нойрны төв гэдгээр бас надад бол хамгийн таалагдсан юм нуруу нойр хоёр л. Энэ дээр би харин уншичаад ингээд өрөөнд орж ирэхээр ингээд нэг ус ууж идэв штэ. Тэр усаа битээр аваагаад ирсэн. Тэгээ энэ дээр нь ингээд нойрны төвгөө битсэн байгаа байхгүй. Тий, тэгэхээр ялваа нэг юм төрөвчлмээр байгаа бол ийшээ ирж амраараа гэж хэлмээрэн. Тэгээд өнөөдрийн дугаарыг ивент итгэсэн натур медийнхаа хамт олонд баярлалаа. Та нар анзаарч байна уу? Бид нар ивент итгэжтэй болсон. Тэ юмтай болсон байгаа сте. Одоо нэг галтгоотой л болж байгаа гэдэг. За тэгээд дараагийн дугаараар эргээд уулзцгаая. Тэр баярлалаа. Дугаарыг ингэж дуусгая. Баярлалаа.